Сайн байцгаана уу? Бид яг одоо аялалд гарч байна. Хаашаа гэдгийг та таах уу? Бэлэн үү? Хамтдаа хөдөлцгөөе. Бэлэн үү? Бэлэн. Сайн байна. Эрхэс бэлэн үү? Бэлэн. Бэлэн. Сандар бэлэн. 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 Харинго бэлэн. Бэлэн. За эхний зогсоол бол Monument Valley. За улаан элсэн хаднуудтай үнэхээр кинон дээр гардаг цөлийн ертөнц. Бид одоо нийт бараг 5-6 цагийг 479 км туулсан байна. За өчигдөр шөнө явсаар агаад нэг гоё газар ирсэн чинь шөнө ирээд юу ч мэдэхгүйсэн те харинго. Тэсэн чи ийм газар ирж майхантай хонсон байна. Ютад байдаг. Бид улаан машин улаан эмэм дэвэт Тийм бэ нөө. Ийм гоё байгальтай юм байна. Хатнаста сонирхолтой юм байна. Улаан. За бидэд борцтой бодоотой цагаа хийж идчихээ дараагийнхаа газар руу хөдөлж байна. Энэ газар бол яг л барууны кинон дээр гардаг улаан зүйлийн үзэсгэлэнтэй нутаг юм байна лээ. Тэгээ асар том өвөрмөц хэлбэртэй элсэн хаднууд нь сая жилийн өмнө салхи борооны иргэдлээр үүссэн гэж бодохоор үнэхээр гайхалтай. Тэгээ эндхийн хамгийн алдартай хаднууд бол Merens буюу Бэли хэлбэртэй хоёр хад яг л хүн гараа өргөө зогсож байгаа юм шиг харагддаг болохоор нь тэгж нэрлсэн гэсэн. Тэгээд энд газар болохоор олон алдартай кино Forrest Gump, Mission Impossible, Transformers хүртэл зураг авалтаа хийсэн. За бид дараагийнхаа газар буюу Forrest Gump Point руу явж байна. Нийтдээ ерөнхийдөө бид эдийн туулсан зам 30 км. За нөгөө алдарт Forrest Gump хийсэн газар байна. I had run for 3 years, 2 months, 14 days and 16 hours. За ер нь бол жуулчд маш их байсан. Тэгээд хүлээж зогсож байгаа. Бид зураг авахлаад дараагийнхаа зогсоол руу хөдөлж байна. Энэ газар бол Наваха үндэстний нутаг. Энэ гайхамшигт газар зүгээр нэг байгалийн үзэсгэлэнтэй биш. Энэ бол Наваха үндэстний уугуул нутаг. Тэгээ Америкийн уугуул индианчуудын хамгийн том бүлэг юм байна. Тэд хэдэн зууны турш энэ нутгийг хамгаалж хад чулуу бүртэн домог түүх шингээж ирсэн. Тэгээд бас бид хэд ингээд замд явж байхад өөрсдийнх нь ийм уртснууд нь маш их харагдчихсан. Нэг залуу бүр яг онцлаа. Иш чавста. Галтад байгаа л тэр нүүр амаа юу болгоцсон юм бол та. Дараагийн зогсоол бол Horseshoe Bend. Forrest Gump-аас нийтдээ 215 км-ийн зайтай юм байна. Аялал сайхан байна гэж. Хүргэн тонцсон. За одоо бид хүрээд ирлээ. Далайн төвшнөөс дэш 1280 м-ийн өндөрт байрладаг юм байна. Тэгээд алхах замын урт нь ойролцоогоор 1.5 майл буюу 2.4 км зам хоёр талдаа зогсоолоос эхлээ буцаж ирэх хүртэл нийт алхалт 2.4 км замыг алхах юм байна. Юу үзэж байгаа юм яах вэ? Texas, New Mexico is Arizona. Horseshoe is Arizona is New Mexico. The Plymouth Cactus Island. Isn't there Cactus Island? Харин New Mexico бас хөөрхөн кактус байдаг шүү дээ. За замдаа бас хөөрхөн нилээ. Явдаг байна. Айгуу гоё хавцал харагдчих шүү дээ рангуу. Нарнаас хамгаалах малгай уус нарны тос гутал заавал хөл дэвтийнхэн гутламсуурай иж аялах та. Одоо ирж шүү. За энэ бол Колорадо голын үсгсэн морины тагшиг хэлбэртэй байгалийн гайхамшиг юм а. Эндээс доош харах юм бол 300 метрийн гүн хадан хясаа дундуур нь урсах
Цэнхэр ногоон өнгийн гол үнэхээр сүрдмээр. За энэ газрыг зурагт харах нэг хэрэг, харин яг нүдэрээ ингээд харах юм бол шал өөр мэдрэмж байсан. Үнэхээр гайхамшигтай мэдрэмж байсан. За тэгээ. Өндөр хавцлаа. Хүмүүс бол бүрст ямар ч зөрөгтэй. Хавцлууд дээр заа болст. Хавцлуудыг л хаж өгч байна. энэ зогсож байна. За яваад ирлээ. Мартаач. За дараагийн зогсоол бол 2 дахин сэтгэл давлуулсан газар руу явж байна. Энэ бол Grand Canyon. Зайлшаагаар 215 км-ийг 2.5 цаг орчим явсан. Grand Canyon Soft Rim талбайд буудлахаар буудалсан газар бол Mother Campground. Энэ бол үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн аль биесны кемп бөгөөд утаснаас шууд захиалгаа өгөөд өмнө нь бид хоёр ингээд бүх буудлах газруудаа захиалгаа өгсөн байсан болохоор айгу амар. Тэгээ модон донд байрладаг учраас үүдэртэй нам гүм байгаль дойрхон маш гоё. Тэгээд сандал ширээ, ариун цэврийн өрөө, усны цэг, хогийн сав гэ бүгд байрлаж байгаа болохоор гэр бүлтэйгээ одоо бид кемплахад бол үнэхээр гайхамшигтайсан. Тэ бас сүрлэг амт юм байна. Оо, ам нь бүр цангацсан байсан юм шүү дээ. Чи онголж өгсөн маараа. Гэтээ наад арчаад өглөө. Гэсэн чинь хөөрхийн дугуур хатцсан биш. Хүмүүсийн Марвин амир их ондог юм байна. Энэ бүр хөөрхөн жиргүүл тэгснэ ингэ сундаг. Биш дээ амир хөөрхий. Нүрэ бодсон юм уу? Тааш явах юм байна. Яваарай минь яах вэ? За одоо бид Grand Canyon Visitor Center дотор явж байна. Эндээс та Grand Canyon-ы үүсэл, геологийн давхарга, амтан ургамал, уугуул индаанчуудын төвхгээ бүх зүйлийн талаар маш сонирхолтой мэдээлэл авч болно. Жишээ нь Grand Canyon бол 2 тэрбум жилийн настай чулуун давхаргуудтай Колорадо голын илэгдлэр үүссэн аврах том хавцал юм байна. Тэгээ өндөр нь зарим хэсэгтээ 1800 м, өндөр өргөн нь 30 км урт, нийт урт нь 446 км орчим байдаг юм байна. Энд хүүхдүүдэд зориулсан интерактив самбаруу, жижиг үзэсгэлэн, баримтат кино хүртэл гардаг. Зүгээр нэг хавцал биш. Энэ газар бол дэлхий дээрх хамгийн байгалийн гайхамшигын нэг гэдгийг энд орж ирмэгс шууд ойлгож байна. Mother Point-ийн үзэсгэлэн 5 минут талах юм байна. Миний хүмүүс хараад дууссан. За энэ кактус шүү дээ. Сайн байна. За хөрх юм дасгал ажлын activity book өгсөн байна. Тэрийг бүгдийг нь олоод энэ номыг дуусгах юм бол ийм хөрхэн тэмдэг авах юм байна. Хараа энэ something soft гэж шүү дээ. Ийм зөөлхөн ургамал. Энэ шүү дээ нараа. Ийм зөөлх юм шүү дээ. Энэ. Энэ богоон байна. Богоон хаана энд замд байна уу? Харъя заяа. За. Тэмдэглээрэй миний охин. Тэмдэглэж хаана энд ах шиг хаа. За явъя. Бид яг одоо Mother Point дээр ирлээ. Энэ бол Grand Canyon-ы хамгийн алдартай үзмжит цэгүүдийн нэг. Эндээс харахад хавцал яг л хязгааргүй үргэлжилж байгаа юм шиг урд зүгт нь Колорадо гол нийлээд хол харагддаг. Нар мандах эсвэл жаргах үед энд ирвэл нарны туяа хадны хан дээр алтан шаргал өнгөөр туяарч бүхэл бүтэн хавцлыг гэрэлтүүлдэг. Тийм болохоор Mother Point-ийг хүмүүс амьсгаа авах завдалгүй биширч зогсдог газар гэж нэрлэдэг юм байна лээ. Төв замаасаа ойрхон учраас хамгийн анх ирсэн жуулчдын ихэнх нь энд ирж эхний уулга алдтаа хийдэг. Хадан ирмэх ташлага байгаа ч гэсэн урагшаага
Урагшлагаараа гүн хөндий рүү ширтэх мэдрэмж нь гайхалтай. За энэ хатан дээр хүмүүс зураг авах гэдэг очрлоо. Тэс гоё харагдахгүй шүү бол тий. Миний огч тэндээ тусч хуулаар гоё. Дараагийн зэгс бол Las Vegas, Nevada. За Grand Canyon-оос нийтдээ 450 км буюу 280 майл явсан. 4.5-аас 5 цаг явсан. Би тэтгэжтэй. Нэлийн л явж байна. Бай гэж Las Vegas руу. Нүүрэн дээр юу зурсан юм бэ? Алмастер архийн нүүрэн дээр зурсан. Оо, бас гарн дээр зурсан юм уу? Яаж байгаа миний хүү? За ингээд бид Las Vegas дэрлээ. Урт замын дараа шүнжин гэрлэр гэл захын нот руу орж ирэх тэр мэдрэмж үнэхээр онцгой байлаа. Энэ залуу хүртэл нэг бүрээр эзэн болцсон ба штэ. Бид Las Vegas дээрээ Нью-Йорк хотелд буудалж байна. Энэ зочид бодол нь яг л Нью-Йоркийн жижигрүүлээд энд байрлуулчихсан юм шиг. Энд Brooklyn Bridge, Empire State Building, Statue of Liberty бүгд л миний хувилбараараа байсан. Мөн гадна талд нь алдартай Big Apple roller coaster, Las Vegas-ийн дээгүүр хөөх шиг галзуу хулган, дотор нь ресторан, тоглоомын танхим, хүүхдүүдтэй аялагчтай тохиромжтой зугаа цэнгэлийн эсгүүд бүгд байсан. Зочид буудлын ширтгэн дээр ирээд твтэй тахын нуруу нүгдсэн юм бах та. Ян. Хөрхи. Ян. За бодлохоо орж ирсэн. Хөрхи юм байна. За. Би гаднаа үлдчихээр. За энэ надад нэг нь байна. Би зөвхөндөч. За бид нэг очиулаас байгаас үнэхээр халуун байсан. 110 Фаренгейттэй байсан. Тэгээ Нью-Йорк бодлынхаа авсан санд орж баг зэрэг сэрүүцээд тэгээд хүүт усан ч юм бо хүүхдүүдийн хамт тоглоод яг л жинхэнэ амралчиг байлаа. Одоо бид Las Vegas-ийн шөнө ямар байдгийг үзээр гарч байна. Las Vegas дээрэл. Хөрхи нэг амт мөрөстэй. Нам унтаад. Гасна. Үлээж штэ миний авах. Өдөр нь халуун амар тайван байсан бол одоо гудамж болон гэрэл ялцааж хөгжим зураатаж эхэлж байна. Тэгээд Белажиогийн усан ориглоо уршаа үзэх хотын шөнийн хэмнэлийг мэдрэхээр зочид буудлаас алхаж байна. Манай хөөрхөн бицхэн аялагчд ингээд. Чи юу вэ миний гоо? Хөөрхи юм аа чи нэрээ. Юу ямар гоё гэрэл вэ? Аа? Манай хүүхдүүд ч нүдэ бүлтэлгээд ээжээ тэрийг хараа гэл баярлаад хөөрөөд энэ тийм гэрэл дэлгэц хөгжим хөдлөх том тоглоомууд гэдэл хүүхдүүдийн анхаарлыг татах зүйл маш их байсан. За энэ дөпөл их сонирхолтой ах шиг байна. За хоёлаа орчихцаа. Өө ямар хөөрхи юм бэ? За ороорой. За одоо бид Белажиогийн усан ориглоорын шоуг үзэхээр зам гарч байна. Одоо бараг ирлээ. Нийтдээ бараг 15 минут алгасан уу?
Энэ бол Лас Вегасын хамгийн алдартай үзүүрүүдийн нэг. Усан ориглоор хөгжмөнтэй хослоод яг л бүжиглэж байгаа юм шиг. Ус нь 100 м гаруй өндөр чидэгдээд гэрэл хөгжмийн хэмнэл тохирсон гайхалтай тоглолт болдог юм байлээ. Тэгээ энэ тоглолт болохоор хүүхэд томгүй бүгдийн дуртай үнгүй үзүүрүүдийн нэг. Өдрийн Лас Вегас ч бас гоё юм бэлээ. Зам даавуурхсан энэ өндөр дал моднууд нь нарлаг тэнгэр, өнгөлөг гудамжууд нь яг л амралтын халуун орны хот шиг. Тэгээ үнэхээр сонирхолтой. Бас гоё сонирхол татам байрлалуудтай. Лас Вегасаас дараагийн зогсоол руу хөдлөлөө. Тэр бол Albert Hoover Dam. Энэ бол Колорадо гол дээр баригдсан аврах даван бөгөөд Америкийн инженерийн гайхамшиг гэж тооцогддог. Лас Вегасаас ердөө 50 км ойролцоогоор 45 минутын зайтай ойрхон юм байна лээ. За ингээд Hoover Dam дээр ирлээ. Энэ дал нь 1930-аад онд баригдсан тухайн үеийн хамгийн том бүтээн байгуулалт байсан гэдэг. Далангийн нэг талд нь Lake Mead, Америкийн хамгийн том хиймэл нуур, нөгөө талд нь Колорадо гол урсаж байна. Та яг далангийн дээрээс алхах боломжтой мөн Аризона, Невада мужийн хил дээр зогсож зураг авч болно. Хүүхдүүд ч сонирхолтой ийм том далыг яаж барьсан юм бол гэж асуугаад байсан. Тэгээд эндээс байгалийн хүч, хүний оюунхан хоёрын гайхамшигыг зэрэг мэдэрч болно. За Hoover Dam-ээр зүгээр гаднаас нь хараад өнгөрөх биш. Бид Visitor Center дотор байрлах музейд орлоо. Эндээс бид аврах бүтээлийн арт ямар их төв хөдөлмөр инженерчил байсан мэдэрлээ. 1930-аад онд дэлхийн эдийн засгийн хямралын үед баригдсан энэ далан мянган хүнийг ажилтай болгож бүс нутгийн цахилгаан, эрчим хүчний гол их үүсвэр болсон юм байна. Музейн дотор далангийн бүтээс, барилгын явц, тэр үед ашиглагдсан техник багж хэрэгслүүд зургуудыг нь маш ойлгомжтойгоор танилцуулсан байсан. Хүүхдүүд ч сонирхоод яаж ийм далан барьдаг юм бол, газар доогоор ус яаж урсдаг юм бол гэдэл асуугаад явсан да. За бид яг одоо Cars хөнгөлтийн киноны сэтэл болсон газар Seligman гэх жижигхэн хотод ирлээ. Энд яг л кинон дээр гардаг Rusty машины зөксөөл, хуучны авто зургийн газар, неон гэрэлтэй дэлгүүрүүд бүгд байдаг. Хүүхдүүд маань Яна Маквини таун гэх бүрэг хөөрөөл хот төр чигтээ киноны уур амьсгалтай зам дагуу хуучны машин, ресторан, бэлэг дурсгалын мохлогууд дүүрэн энэ дээрээ яг л цаг хугацаагаар алж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэгээд энэ Route 66 гэдэг зам болохоор Америкийн түүх соёлын аяллалын бэлэгдэл басан домогт маршрут юм байлээ. Энэ Route 66 зам нь болохоор Америкийн их болсон зам юм байна. Тэгээ энэ нь болохоор Чикагогоос эхлээд Лос Анжелес хүртэл нийтдээ 3940 км зам үргэлжилдэг юм байна. За тэгээд анх 1926 онд нээгдсэн. Тэгээд уран сайхны болон анимашны кинонууд дээр байнга гардаг. Хуучны хот дэлгүүр, машин, кафе гэх бүх зүйл нь ретро хэм маягтай юм байлээ. Бид одоо Аризона мужийн Flagstaff хотод ирээд байна. Энэ хот бол Route 66-гийн нэгэн жимийг уулархаг, байгалийн дунд орших ногоон бас сэрүүхэн уур амьсгалтай хөөрхөн хот байна. Энэ хотоос Grand Canyon, Sedona зэрэг үзэсгэлэнт газрууд ойрхон. Тийм болохоор хойд Аризонагийн гарц гэж нэрлэдэг юм байлээ. Хот дотроо хуучны неон гэрлүүдтэй Route 66-гийн кафе, музей, арт дэлгүүрүүд гэдэг үзэх зүйл маш их. Тэгээ бидний шиг хүүхдүүдтэй аялагчтай зориулсан ийм хөөрхөн кемп газарт бидэд буудалж байгаа. Тэгээ буудал дээр энэ кемпийнхаа газар болохоор ийм хөөрхөн хүүхдийн тоглох хэсэгтэй. За Lovell Observatory гэдэг Америкийн Аризона мужид байдаг Flagstaff хотод байрладаг. Маш алдартай одон орон судлалын байгууллагт ирлээ. За энэ дотор юу байгаа вэ гэсэн чинь маш олон гоё шөнийн оддыг дурандаж болох юм байна. Сарыг дурандаж болох юм байна. Гариг ертөнцийг дурандаж болох юм байна. Ваа ямар гоё юм бэ. Хэвээ гоё юм байна. За энэ байгууллага нь болохоор 1894 онд байгуулагдсан юм байна. Тэгээд Плуто гарагийг 1930 онд анх энэ газар нээж илрүүлсэн юм байна.
ингээд ирвэл Right, this is what you think. This is what, but your phone can do it. За одоо дуранддаг хэсэг нь энэ юм байна. Одоо бид хэдээс болохоор энэ C хэсэг дээр байгаа. Гарч ийн энэ цэгийг хаа. Энэ цагаан цэг байна уу? Гоё юм уу? Одоо ингэ үгүй. Юу вэ? Одоо. тэр Venus-эн. This is Vega. Vega. Vega гэдэг хот юм биш. Юу арга чинь? Somebody lost. The circle? Yes. All right. Don't touch the eyepiece. Just climb on up and you is the star called Arcturus. Is it pretty? Did you see that? Arcturus гэдэг үлбэр од. Arcturus? Тийм. Ингээд сар гарч ирж байгаа юм уу? Wow. It will take my 8 moon. It's Jupiter, Saturn. Uranus, Saturn. Хоёрын давхар үгүй. За тэгээд хоёр давхар чинь тэгээд нэг давхар. За яа. Гайхалтай дүүхийн нэг хэсэг болж штэ. Бараг л Монгол дээл юм шүү. Энд дэлхий дээр амьдрал хэрхэн үүс цөгцсөн тухай товч тайлбар байна. 4.5 тэрбум жилийн өмнөөс эхлэн улаан халуун дэлхий дээр амьдралын их үсвэр энгийн эсүүд үүсч тэдгээрээс загас амьтад цэцэг үлэг өрүүлгээд шууг бидний мэдэх ертөнц заажмаар бүрэлдэн тогтсон юм байна. Нар өөрийн төв тус төрөгчийн атомуудыг нэгтгэж гээлий болгодог. Үүний үр дүнд асар их гэрэл бад улаан үсэгдэг. Тэгээ энэ бол дэлхий дээрх амьдралын итгэгч их үсвэр юм аа гэж бичсэн байна. За энд болохоор оддын хурц гэрэлийг бууруулснаар эргэн тойрондох гаригуудыг олж харж болно. Энэ нь экзо гаригуудыг нээхэд тусалдаг. Тэгээ бид өөр оддын эргэн тойрондох дэлхийгээс гаднах гаригуудыг илрүүлж чадсан. За энэ дээр болохоор одод яагаад савладаг вэ гэсэн байна. Оддыг тойрон эргдэг гаригууд тэднийг баг зэрэг татдаг. Тиймээс од доктортой байж чадлагүй савлаж харагддаг юм байна. Эрдэмтэд энэ хөдөлгөөнийг нь ажиглаж өөр оддын ойролцоох гаригуудыг нь илрүүлдэг. Одоо манай намны аймгийн гаригууд харж байгаа бүр нэг холын гаригууд марч чадахгүй. За энэ бол дэлхийтэй холбоотой мэдээллийг өөрөө сонгож үзэх интерактив дэлгэц. Хаана ямар уур амьсгал, температур, эсвэл агаарын хөдөлгөөн, хаана ямар явагдаж байгааг харж болно. Ингээд гариг гэдэг. Одоо тэгж байна. Үлэг тэгж байгаа нэр. Би одоо ингээд нэр юу одоо ингээд юм нар болцсон. Тийм гол би аягүй татчихтай болов. Тэгэхээр бас гариг нэр би хамт юу яаж байгаа. Биш өмнө нэг. Тийм. Бас хүүхдүүдэд зориулсан сонирхолтой тоглоомын хэсэг юм байна. Соёлоо. Сайн ингээ хөдөлгөөрөө. Зүг ингээ хүчээр авч ирээ. Дараарай. Энд дээр дараарай. Яа. За харъя. Харъя. Одоо том болно.
Оо. Ангаснуудаас өөрсдөө ингээ хийх юм шүү дээ. 3-ыг юм шүү. 3 дэгэр хийсэн шүү дээ тэрийг. Бүгдээ. Багт шүү. Таталцлаа шүү дээ. Яра таталцал ирсэн яра. Михойшиг наагараа. Аддаг нэрсэн гэрдэ. Чи ингээ хуруугаа өргөдөө. тийм. Оо, буцаасаар татсан. Сар. Moon. But Marsinin. much. Аха. Uranus инара. Uranus. Талгаа миний хөмөргөө. Улаан, ногоон, цагаан. Yellow. Энэ штэ yellow өнгөч. Red, orange, yellow, green, blue, indigo. Violet. Where in the universe does it stink this bad? Харита. Яна. Тэгээд нөгөө кампны газраас ийм хөөрхөн активититэй юм байна. Өглөө 9-өөс фан сайкл хийчтэй нараа. Дугуй түрээслээ дугуйг нь унжуулах юм байна. За одоо болохоор бид нар энэ За офисээс энэ чулуунуудаа авсан юм шороогоо аваад. За одоо энэс яах вэ? Хоо. Ийм Джеймс Доо эрдний чулуу. Эрдний чулуу болцгоё. Ямар гоё юм бэ? За, Ийм чулуу. Оо, за. Оо, шинийг. Гол нь чулуу ядаж авна шүү дээ. За, чулуунууд нь болохоор ийм төрөлтэй байгаа юм. Тэгээ ямар чулуу гарч ирснийг тэмдэглэх юм биш. За бүгдээрээ гараад ирэх. Миний охин яад маа татвараад угаах нь шүү дээ. Угаагаар. За заагаар. Сайн зааж өгөр. Анаагаараа сайн зааж. Заагаад байна. Ингээд сэгсрээрээ. Араа ингээд сэгсэр. Араа. Яг ингээд сэгсэр. Гүгс байж одоо харж гарч ирж штэ. Хаглаараа миний охин. Ээжтэй хүчнэ. Хаглаараа миний. Яг сайн байна. Ингээд заал. Ариун Нэг усаар зайбараа. Ингээд. Яг. Одоо тэгээд хараа. Энэ ингээд. Баатиг ус. Тага гараараа. Яг чанар стресс юм зөндөө олон гоё юм гарч. Вау, юу гарч ирсэн. Сэгсрээр ингээд. Авто шүү дээ. Ямар гарч. Яа, хоёулаа таар хоёулаа ялт. Би нэр ямар гоё чулуу вэ? Одоо энэ чулуу цогцолт юм. Хөө энэ хараа. За наадах ч ухах юм байна да сандаа. Энэ усан. Сандра энийг хараа. Энэ харахтаа түрээр хавтан. Йоо, ямар гоё юм. Мэн тэрийг бичих биш үү? Бүгдийг ингээ аваад Нэрээ тэмдэглэх биш үү? За, чара хоёулаа. уус авахтай байна тий. Уус тийм үү? Гэртээ. Энэ нь угаагаад. Тэгээд чинстэй гоё юм. Харин тий. Би тэр Бараг дотроос сонголоход гоё юм шүү. Ээж их сонголоход гоё юм. Ээжийн сайн тоглоод таа. Ээжээсээ навдаад аа. Аваасаа навдаад аа. Ээжийн сайн тоглоод таа. яана ямар завар суусаад. Ээж сайн тоглоод таа. За буруу юм игээд нөгөө хоёр ч одоо ариг гэж. Бүгд нь авъя яриа гоо. Шаардлагатай нэр үү? Тийм биш нэр. Юу юм тийм. Юу вэ? Шүт нөгөө шаардлагатай. За. Шаардлагатай шүт. Шарк шүүд гарч ирэх юм шүү дээ. Юу вэ наад? Оо, тийм биш дээ. Хараасаа юм болоод чи. Агаана алхаа байдрна. Энэ усан дахиад Тий, наад чи хаалгаар дотроос нь минерал.
дотроос нь юм гарч ирэх юм. За одоо эрдний жуулга авч явах шиг том асуудал байна шүү. Харин тийм ээ, эртний жуулгаа. Энийг уусна эргэлдээд тийм ээ тэр нэр. Тийм дээ. Эсвэл би энэ яг хаахгүй байгаа юм бол гэж утсан. Би бас яг хаахгүй байна. Ус өрөөд нэгсэж үгүй. Энэ нэг усаал ингэ эргэлдүүлээ. Энэ уутан дотор хийдэг юм байна. За яа. Мэ. Ямар нэртэй юм бэ энэ чулуунууд? Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Өөрийнхөө таалагдсан чулуунуудыг хийгээд. Бүгдийг тэгээ алтмаа. Ёо, чи алттай болчихлоо шүү дээ харингоо. Ямар гоё юм. Ваа, ямар гоё. Энэ биш юм. Очоод энийгээ бүгдээрээ заяа. Гарч ирсэн чулуунуудаа тэмдэглэх юм байна шүү дээ. Ингээд ийм ууттай юм байна. Энэ юу юм шүү? Ямар Сүмэр юм шүү. Аа, үгүй ээ. Оо, дотроо улаан юм байна. Бүлүүбэр юм шүү. Айгуу санаа. Чаны илүү хаа. Ашиг байгаа сте. Идэж болохгүй хаа. Чаны илүү чаны. Энэ хор мар цэцсэн ба. Яаж ч би болохгүй шүү. Нэрс ч амтраа байгаа шүү дээ. За. За араараа.